хүн бол ганцаараа юм хийнэ гэдэг бол аюу хэцүү. Хизээч Амжилт нөхгүй тий. Францууд ингэж ярьдаг л да. Ганцаараа бол чи хурдан явна. Хурдан явна. Олоолаа бол хол явна. Тий. За сайн байцгаана уу үзэгчтэй. Бид нар энэ удаагийн аялал дээр Туркээс Францын Лион хотод буусан. Тэгээд Францын Лион хотод биднийг Наранбаатар маань хүлээж авсан машинтайгаа. Тэгээд тэр цагаас хойш бид хэд ингээд тасралтгүй явлаа. Францад одоо бүх хотуудаар яваад дараа нь Францаас наашаа Нидерланд, Бельги хотууд руу бид ингээд Наранбаатартай хамт аялж яваа. Хамгийн гол нь бидний энийх аяллаа аюулгүй байдал, хоол хүнс, бусад одоо аар сар хэрэгцээг хангахад бид нар чин сэтгэлээсээ тусалж яваа Наранбаатарт талархаж байна. Тэгээд зам зуур явж байгаад бас хүмүүсийн ярианаас Ачаа нараа гэдэг нэр сонсов. Тэгээ ямар ч байсан Америкт Европод тодорхой хэмжээгээр ингээд олон хүнтэй хайцаад, олон хүнтэй холбоо тогтоогоод тэд нартай ойр дотн ажилтгийн хувьд бас замд соёмб гэдэг залуутай ярилцлага хийхэд бас соёмбын байгуулж байгаа одоо Францад төрж өссөн монгол хүүхдүүдэд зориулсан төсөлд оролцож байгаа нь бас Наранбаатар байлаа. Бас гүйлтийн тухай, гүйлтээр хичээлдэг Европт гүйлтээр хичээлдэг монголчуудын одоо групп бас Наранбаатар байдгийг мэдсэн. Тэгээ энэ бүхнийг хамаад ер нь бол одоо энэ аяллаа, энэ хүртэлх аяллаа төгсгөлд нь Наранбаатартайгаа ярилцлага хийж шийдсэн юм аа. Одоо бол бид нар Бельгийн нийслэл Брюссел хотод ирсэн байгаа. Маргааш өглөө шивэд рүү нисэн. Наранбаатар маань биднийг энэ хүргэж өгөөд, Монгосны бод хүргэж өгөөд буцаад бидний ачааг аваад Франц руу буцах юм. Тэгээд энэ мөчийг ашиглаад одоо Наранбаатартай хамт ингээд Европын монголчуудын амьдрал болоод энэ сайн муу зовлон жаргалын тухай ярилцахаар бэлтгэлээ. За нараа минь нэг маш их талархлаа тий. Энэ хариуцлагатай ажил тий. Монголоос ирсэн хүмүүс энэ их хол замыг туулахад бол аюулгүй байдал хамгийн чухал. Найдвартай машин тий. Бас хил уснаас өсөөлээд хүмүүсийг холбох. Энэ газар нутаг дээр хамгийн гол нь одоо бүх холбоосыг хийж өгөх гэдэг том ажил байлаа. Тэгээ хоёлаа ярилцлага юунаас эхлэв? Чиний бага наснаас Монголд хаан төрж өссөн бэ? Доронтой аймгийн Чоос хотод одоо төржлээ. За тэгээд Дорондын төмөр замын сургууль гэдгийг төгсөөд тэндээсээ дахин оюутан болоод ингээд явж ирсэн. Тэгээд тэндээсээ оюутан байж байгаа цэрэгт яваад цэргээсээ ирээд ер нь бол сургуулаа өгөөжлөө сураагүй. Одоо амьдралын тийм шаардлагаар ганцхан 8 гэдгийг хийгээд орон руу 8-ыг явжлаа. Ерөнхийдөө 8 чиглэлтэй 8-ны бизнес хийгээд хэлсэн. Тэгээд Оросд 10 бас хэдэн жил амьдарсан. Оросд тэгвэл ерөөсөө олон жил болсон шүү дээ. Хэдээс хэдэн оны хооронд? 93-аас 2002 2003 он. Тэгээд Оросын хаан байв бас л ерөнхийдөө бизнес талдаа л яваад байсан юм байна тий. 93 гэдэг чинь яг 8-ны бас нэлээд оргил үе л дээ тий. Орос руу ихэд үгээс. За тэр тухайгаа нэг сонирхолтой хуучлаа. Анх одоо Оросд очиж сайхан
тэр чи одоо юм дөнгөж нүд тайлгаж байгаа үе дөнгөж паспорт авсан. Тэгэл бүгд л ер нь тийм байсан. Тэгээд Манжуур гэж хотоос бид нар ачаагаа аваад Орсын Чита, Борс тэгээд тэр Забакаск тэр хотууд ачаагаа зардаг байлаа бараа. Маш их олон юм үзэлтэй. Бүр шатаж үзлээ, босож үзлээ. Нэгч төгрөггүй болтлоо Монгол одоо цуг явж исэн нэгчтэй хөлөгтүүлж үзлээ. Тэгээд 200хан янтай яваад тэгээд тэрийгээ би одоо бараг 100000 ян бараг болгож исэн. Тэгээ 200 янд чүдэнц дараад явж л хүн тэнд бараа юу зардаг байхад би тэнд мөнгө байхгүй чүдэнц дараад. Гэхдээ чүдэнц маань маш их оортой амар хямдхан байсан боловч одоо яг нь ашиг өгөөжнүүд маш ашигтай байсан. Яг тэгэхээр тэнд хотын одоо тэр орионы чүдэнцний үйлдвэр дэлбэрээд Оросод ерөнхийдөө гал тасгсан байхгүй. Тэгээд би хүмүүс ингээд жижиг суудлын машинд одоо 3 4-өөр нийлээд нэг суудлын машинаар авдаг. Би ганцаараа програм хөслөөд чүдэн зайчаад тэгээ явжсэн. Тэгээд авчиад ирээд өрдөө 2 3 дэлгүүр тойрог бөөнтчил орон дахиад эргээд ачаанд явсан байхгүй. Тэгээд тэр чүдэнсний 8-ыг 2 удаа хийгээд тэгээ болсон. Тэгээд яг тэр уусаа нэг дэлгүүр хандчих гэсэн үг шүү дээ. Тэр авийн дэлгүүрүүд. Ер нь ганцхан 8 болвол миний бодлоор хамт явж байгаа хүмүүсийн мөн чанарыг мэдэрч чаддаг. Тий. Харахад ингээд сайн хүн мөртлөө яг цаг дээр болохоор одоо ямар хэцүү байдлаар ингээд би нэг авахлахтгийг мэдэрдэг. Тий. Дээр нь хүмүүстэй харилцах маш сайн харилцаа сурдаг юм байна гэж ойлгосон тий. Одоо хүнийг хараад энэ бол ямар хүн тий. Ямар хүнтэй ажиллах уу гэдэг юм. Энэ болгоно ингээд чамаг илүү одоо юмыг олон талаас нь хардаг, олон хүнтэй харилцах тийм суурч нь болсон юм. Магадгүй тийм бах. Бэлэн мөнгөтэй харьцахад яг хүмүүсийн бас мөн чанар танигдана. Тэр доор хүний зам бодол бэлэн мөнгө хараад одоо өөрчлөгдөх юм уу тийм одоо юм болно. Тэгээд одоо янз янзын амьдрал үзтэй. Тэгээд тэр хоттой одоо би нэг Борц хотод бас амьдарчлаа. Тэр хоттой бас тэр одоо монголчуудаа бас тийм гайгүй бас идэвхтэй ерөнхийдөө юм хүнд оролцдог. Оросуудтай тэр мапын нөхдүүдтэй чинь би уулздаг харьцдаг байлаа. Тэгээ ер нь бол тийм байсан. Тэгээ ойлголцдог хамгийн сайн ойлголцдог одоо Орос хүмүүстэй тэр ойлголцно гэдэг бол бас юу штэ их амаргүй штэ. Ер нь бол хэцүү. Тэгээд тэр тусмаа тэр мапын нөхдүүдтэй уулзна гэдэг бол ерөнхийдөө улсын эзэн жоохон тийм сагсан аксес нөхдүүд байгаа шүү дээ. Тэрдээ бол би уучраа олдог гэсэн. Тэгж амьдэрдэг байлаа. 8 нейтралт үе дуусаад тэгээд ерөнхийдөө 8-аас гарсан гэхүү дээ. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. За Францад хийсэн ирсэн бэ? За Францад 2008 онд иржлээ. 8 он. За тэгээ тэрнээс хойш түүх ирэхэд ямар санагдав? Тэгээ тэрнээс хойш юу гисийг оролдож үзв те юусийг. Өөр сайхан өрөөгөө хүрнэл явчих бэ. Тэгээд 8 онд анх Чехээр дамжиж иржлээ. Одоо тэр үед зүүн Европ, баруун Европын хооронд одоо маш их шалгалттай байдгээс маш их зардал гарч ирсэн. Зөвхөн Чех, Франц хоёрын хооронд. Тэгээ яг ерөнхийдөө бол Чехээр дамжиж ирээд тэгээ одоо ирсэн ханаа яг тэгэл одоо 4-5 жил одоо бичвэрнтэй хүртлээ бол одоо бусдад адилаар л амьдчихэд шүү дээ. Одоо ажил бидэрт байхгүй тэгээд цагаачийн одоо юугаар статусаар амьдарч байгаа. Тэгээ тэрний дараа одоо бичвэрнтэй болоод одоо ачааны ажил хийж эхэллээ. Карго явуулдаг ажил хийгээд тэгээ одоо Францд бол намайг ачаанараа гэдэг байгаа шүү дээ. Бүр нэрийг маань бүр тийм болгоцсон байгаа шүү дээ нөхдүүд. Сайн хийсэн одоо тэр каргонд одоо олон хүнд одоо хүнийг баярлуулж илаа. Эндээс одоо гэр оронд нь ачаа бараг нь хөрвж өгөөд тийм ажил хийж илээ да. Ер нь Францад
Ирснийхаа дараа ер нь бичиг баримттай болох процесс бол нэлээд удаан явагддаг юм байна тийм. Тий. Ер нь бол Ямар дараалалаар яаж явж байна ер нь бичиг баримттай болох дараа? за энэ Ямар шалгуур байх вэ? ийм юм явагдана. Эхлээд одоо Офра гэдэг байгууллага буюу одоо анх орж ирж байгаа цагаачдын одоо анхны одоо шүүх хурал. Тэр шүүх хурал хийж чаж тэр асуудлыг шийдэн шүү дээ. Цагаачаар авах уу, авахгүй юу гэдэг асуудлыг. За тэгээ Офра гэдэг байгууллага чинь одоо шүүхийн байгууллага гэсэн. За тэр байгууллагт өөрийнхөө одоо эх орондоо амьдарч болохгүй байгаа шалтгаануудаа яриад тэгээд тэр байгууллага чинь үнэхээр одоо энэ хүн одоо улс төрийн болоод шашин шүтлэг юу гэдгийг одоо энэ тийм асуудлуудад нь одоо Монголд амьдрах тийм үнэхээр боломжгүй юм байна гэж үзэх юм бол тэр байгууллага цагаачийнх нь одоо эрхийг өгөөд за та цагаачлаа манай улсад цагаачлах хэрэгтэй байна гэдэг ингээ аав. За тэр байгууллага татгалзаж болно. Татгалзах буюу одоо негатив хариу өгөх юм бол давзаалт шатны шүүхэд хандаад тэр нь болонгууд эрхгүүр гэж хэлдэг. Тэгээ тэр байгууллага дахиж одоо дав заалдаад тэндээс бас дахиад одоо өмнө батлаад би одоо үнэхээр одоо улс төрийн шалтгаантай одоо үнэхээр одоо шашин шүтлэг одоо тэр юу гэдгийг гендрийн тэр асуудлууд янз янзын юмнууд шүү дээ одоо гомолис би хүмүүс байна тийм одоо асуудлуудаа үнэхээр яриад яхан бол бас тэр байгууллага дав заалтсан одоо хариуг нь хүлээж аваад тэгээд одоо дахиж бас тийм цагаачлах эрхийг нь өгдөг байгаа. За тэгээд тэрнээс цааш одоо тэр байгууллага амьдрах эрхийг нь өглөө болвол та одоо манай улсад одоо ийм статустай одоо амьдрах гэж байгаа хүн юм чинь гээд Франц улсын одоо хууль дүрм одоо миний одоо эрхийн тухай яаж болох чи ямар байх ёстой одоо үүрэг эрхийн тухай одоо хичээлийг 2 өдөр хийгээд за тэгээд бүр улс цаанаас нь бүтэн одоо эрүүл мэндийн шинжилгээнд оруулаад за ингээд Франц улс бичиг баримтаа өгөөд за та одоо ингээд сайхан ажил хөдөлмөрөө хийгээ сайхан амьдраа гэдэг. Нэг ёсондоо бол Франц гаднаас цагаач хүлээж авдаг. Зайлшгүй энд амьдрах шаардлагатай гэдэг нь утасны дараагаар энэ оронд амьдрах одоо хууль эрх зүйн талаас тэр хүн биеэ хэрхэн авч явах тухай болоод Францад нийгэмд одоо яаж хууль дүрмд захирагдаж амьдрах ёстой вэ гэдгийг л илүү та нарт хэлж өгдөг байна тийм үү? Тэрний дараагаар албан ёсны одоо амьдрал хэллээ. Ажил яах вэ? Эренгүүтээ одоо мэдээж тэр хугацаанд бичиг баримтгүй юм чинь тодорхой хэмжээгээр санхүүгийн хэрэгцээ гарна та. Тэрийг яаж хангах вэ? Улс цагаачийн одоо энэ юу чинь юм штэ. Цагаачаар ихтэд ороод хүлээж авлаа гэд тэгсэн тэр өдрөөсөө хойш л тухайд бол биднэрт 300 хэдэн евро 350 евро гэдэгс одоо сар болгоно уу? Тий сар болгоно. Хүн тус бүр эхнэр нөхөр хоёр байдаг гэдэг нь 700 хэдэн хүн шүү дээ. За. Тэгээд яг тэгээд хүүхдүүд тэр үед бол мөнгө өгдгөөс одоо ч өгдөг хаа. Гэхдээ бичиг баримт авсны дараагаар бол өгдөг. Одоо яг статус өгсөний дараагаар гэсэн үг шүү дээ. За тэгээд тэр мөнгөөр амьдрын за үр хүүхдтэй хүмүүст бол ерөөдөө буудал модлыг цаанаас нь гаргаад өгчин. Тэгээ буудал эсвэл одоо нийтийн байр юу гэдгийг тэгэл бос их бололцоогоор одоо ханддаг л да Франц улс бол байранд нь байгаа засаг бүр дээрэс нь дахиад тэр хүнсний хэрвээ хүсэх юм бол хүнсний хангалт авчлах тийм олон байгууллагууд байдаг байхгүй одоо Secure Catholic одоо цагаачтад тусалдаг байгууллагууд байна тийм үү? Тий бүгд одоо олон байгууллагууд байгаа. Ер нь бол ингээд ерөөсөө энэ нийгэм нь ерөөс тэр чигээр энэ хаана хинд юу хэрэгтэй байна бүгдийг нь одоо яг юм шийдчихсэн тийм нийгэм байдаг хгүй. Нийгмийн ажилтнууд бол аль ч одоо надад шаардлагатай би өнөхөр ингээд би хэцүү юм хийж чадахгүй наа юу бичих цаасны ажлыг хүртэл үзэж чадахгүй наа гэх юм бол Франц улс хотын захиргаа болгонд дүүргийн захиргаа болгонд нь тийм нийгмийн ажилтнууд байж байна. Тэгээ олон тэр одоо буйны байгууллагууд бас байж байна. Тэр хоол хүнс өгдөг юу гэдгийг те тэр байгууллагууд бүгд байдаг хгүй. Эрэгтэй хүмүүс ганц үе эрэгтэй хүмүүс тусалдаг одоо тийм байгууллагууд байна. Нийгмийн ажилтнууд байна. Ганц үе эмэгтэй хүмүүс тусалдаг тиймүүд байна. Тэгээд ганц үе эрэгтэй хүмүүсийн поё буюу одоо ийм нийтийн байрнууд байна.
Тэгээ одоо тэгээд ер нь бол бүх тал дээр л ерөөсө туслана, дэмжинэ. Тэр хүнийг нийгэмшүүлнэ юу гэдэг те ажил олохгүй бол ажлыг нь олж өгнө. Ингээл тийм бүх юм бол ийм эмх зэгцтэй яг бүгдээр тийм юугаараа байж дээ. За юу чадвар. За бичиг баримт зөвшөөрөл өглөө. Одоо ажил яаж олох вэ? Цаанаасаа олж өгөх үү эсвэл өөрсдөө ажил олох уу? Өөрсдөө ажиллаа шүү дээ. Өөрсдөө ажиллаа тийм. Ажилд бол ерөөсөө тэгээд ажил хийгээл гэх юм бол одоо бичиг баримтгүй байсан ч гэсэн ажил хийгээл явчихна. Тэгээ сэтгэл байх юм бол ажил ханаас ч олддог байхгүй. Би одоо гисгтээ тэр анх дөнгөж ирчээд Францын өмнөд нутгаар бол да. Тэнд одоо цагаат чигүүрхаа хөсөлтийг тавиад явжсэн. Тэгээ тэр хотын захиргаан дээр нь очоод за би одоо ингээд ирсэн цагаач хүн байгаамаа. Би одоо ингээд зүгээр сууч чадахгүй байна. Ажил хиймээр байна. Гэхдээ танаа улсад бол болдгоо гэдгийг мэдж байгаа. Зүгээр яг би беневол буюу одоо сайн дураараа одоо үнгүй ажил хийя гэд хотын захиргаанд нь очиж ажил хийдэг байсан. Тэгэхээр үнгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Яг үнгүй гэдэг нь одоо беневол одоо сайн дураараа ажил хийж шүү. Сайн дурын ажил хийж байна. Яг би нэгдүгээрт бол одоо өөрөө би бас ингээд их хөдөлгөөнтэй хүн байхгүй. Тэгээд зүгээр сууч чаддгаа. Тэгээд нэг зүгээр суунгууд нэг юм аягүй хэцүү байсан. Тэгээд нэг хоёрдугаар гэх юм бол бас надад бас тэр чинь оноо болж орж ирж штэ. Тэгээд нийгмийн одоо би энэ улсад одоо энэ амьдрахад одоо энэ хүсэлтэй байна гэдэг харуулж байгаа байхгүй юу. За тэгээд тэрийг ер нь бол одоо Францад маш их тэр талыг бол их хардаг. Одоо нийгмийн юу идэвхэн хэрийн дээрэс нь тэр бас энэ активити одоо өөрөө ер нь ямар шухан одоо энэ спорт юу уран сайхан гэдэг юм уу те урлаг уран сайхны юм хүмүүнд ажил идэвхтэй байдгийн тэр талыг бол маш сайн хардаг. Эхний үед бол би хотын захиргаан дээр очоод сайхан үнгүй ажил хийдэгсэн. Тэр хүмүүс нь аягүй сайхан хандна ерөөсөө. Тэгээд яг сүүлдээ чинь тэгээд яг цалин чинь цагаачаар ирсэн хүмүүс дөнгөж статус аваагүй байгаа тохиолдолд ажил хийлгэж болдгоо хөлтэй байхгүй Франц улс чинь. Өөрөөсөө яг л өөрөөсөө аягүй ажилгүйдэлтэй. Ажилгүйдлийн тоо маш өндөр. Тэгээд дээрэс нь хэрвээ цагаачтайг ажил хийлгээд эхлэх юм бол тэр тоог өснө л гэж л одоо боддог өшөө бүр их болно гэж боддог юм шиг байна. Тийм учраас одоо энэ юу ч нь болонгод Европ чинь ер нь Европ тэр чигээр шүү нэг юм цагаачдаар бол ажил хийлгэх тийм ер нь бол юу байхгүй. Зөвшөөрөл бол байхгүй. Тэгээд энтгийг ард иргэдэд өөрсдөө л одоо явах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Ажилтай байлгахад одоо тэр ажлын байрыг нь одоо цагаачаар дөрвчүүл тэр хүмүүс ажилтгууд дахиад нэмэгдээд явна гэсэн үүднээс хамгаалалттай идэв шиг. Дараа нь ингээд тодорхой хугацааны дараагаар ингээд мэдээж өөрийнхөө бизнесийг эхлэн штэ тий. За тэр бизнесээ яаж эхлэв? 8 хийжсэн. Одоо Италиас гутал зөөгөөл энэ хаваар яваал монголчуудаа зараад орсуудад зараад зөндөө тэгж явсан. Ачааны ажил карго одоо эхлүүлж хахад тэр карго авах гэдэг чинь маш их итгэл штэ. Ер нь бол хүнд юмаа өгөөд явуулна, дээр нь мөнгө өгөөд явуулна. Хин мэдтгэдэггүй хүн гарч ирэл одоо ачаа гэж аавна гэдэг хүн бол өгөхгүй штэ. Тийм учраас одоо хүмүүс төр итгэлийг нь олохын тулд эхний удаад бол надад бол тийм ашиг бол байдгүйсэн. Зүгээр л ерөөсө хүмүүсийн ачааг гол нь өргөжих нь чухал учраас би эхний 2-3 сар бол ямар ч ашиг байхгүй. Бүр хүмүүсийг одоо ажлын зав чөлөө одоо муутай байдаг учраас бол юу яадаг вэ? Өөрөө очиод ачиг гэж боогод авнаа. Би өөрөө боогод хиллээд скотч доо тэгээд нэрвсээ чинь тавиад би ингэж авна гэд одоо маш их тэгж яадаг гэсэн. Тэгээд тэр чинь нэг ачаа явуулахад 70-50 2 сар болдог. Ингээд авсан тараах хугацаа муцаатайгаа нэлээ бараг 3 сар болдог. Тийм учраас эхний ачаа очтол тэр хүмүүст одоо энэ хүн чинь найдвартай байшгүй гэдгийг болоод штэ ойлгуулахын тулд бол
цаг хугацаа маш их шаардсан. 3 сарын турш би ямар ч цалингүй одоо зүгээр л орлогогүй ашиггүйгээр би одоо ажил явуулж ирсэн. За энийг өнгөрөөч тэхүү. Энэ юу болж байна? Жагсаал. Иммиграшн юм шүү. Энэ оюутнууд өнөөдөр цаасгүй байна гэнэ. Энэ юу байна те? Уртаал хойдлолтын цагдаа нар хамгаалаад яваад байна те? Фада justice. Тэгээ энэ цагдаа ингээд заавал хамгаалалтанд ингэж явуулдаг байхгүй жагсаалыг. Аа. Одоо бидний игнийг хөдлөхгүй шүү дээ. Тэгээ энэ бол ерөнхийдөө дандаа цааж голдоо иргэд байна. За. Тэгээ одоо ингээ харвас мэдгэж шүү дээ. Энэ өөртөөхөө энэ Ирак юм уу тугнуудаа барьсан байна. Тэгээд ер нь ямар шаардлага тавьж байгаа. Хин чин том жигсаал биш. Тэндээс хэлж байна. Тэгээд одоо энэ янз янзын нийгэм болохгүй байгаа бүх юмыг л гаргаж ирж шүү дээ. Одоо оюутнуудад аюу хатуурхаж байна. Одоо хүн байна гэж ингээд ярьж байна. Зарим нь одоо энэ хуулийн байгууллагын одоо бидний төлөө ажиллахгүй байна гэж бичсэн байна. За. We encourage the right attitude. Prioritize safety. Provide the warmest services. Promise the utmost comfort. Beyond Mongolian Airlines. Чи түрүү хэллээ. Ялангуяа ачаа тээврийн бизнесийг бол олон монголчууд хийж байгаа. Зүгээр ер нь итгэлцэл дээр л энд ямар нэгэн хүнийг хуурч болохгүй, итгэл найдвартай байх хэрэгтэй гэд одоо тэр хүмүүст чи өөрийгөө ойлгуулж итгэлийг хүлээх хүртэл бас л нэлээд хугацаа авч байгаа биз? Тийм шүү дээ. Тэр чинь ёстой том ажил. Гэхдээ энэ ачааны ажил бол одоо маш их тийм хойноос одоо юм хэл ам дагуулж байдаг. Хэцүү шүү дээ. Тэг хэцүү одоо хүний жишээ нь одоо хагарах бяцрах юм одоо жишээ нь маш их хийцэн байдаг. Тэгээд тэрийг бичиж тэмдэглээгүй байдаг юм хагарсхан тийм юм дээр очих юм бол одоо бас тэгэл ингээл бүх асуудал болно. Тэгэхээр одоо яадаг вэ гэхээр тэрийг нөгөө хүмүүстэй хэлдэг л дээ одоо энэ дээр ингээд тэмдэглэгээ заавал тавьжээ. Энэ олон хэдэн мянган хайрцаг явж байгаа шүү дээ. Тэр хайрцаг чинь одоо ингээд хаарч гэмтүүл одоо ингээд болохгүй шүү гэдгийг хэлнэ. Тэнгүүд эхний үед тэр хүмүүс чинь бол өөрөө ерөнхийдөө ачаагаа өөрөөсөө салгаж идэвэл ерөөсөө болоо гэсэн тийм байдлаар ханддаг байхгүй юу? Тэгээд тэр чинь арчлан авч явна гэдэг бол маш их одоо хүний гар нөгөө механик ажиллагаа шаарддаг учраас багж боохоос үсүүж яах вэ? Машинд авчиад нэг газар хадгадаг шүү дээ слотын тавьлна. Тэгэхэд 1-2 удаагийн одоо энэ зөвлөлт буулгалт байна. Буцаагаад ачаад дахиад 2-3 удаагийнх байна. Монголд очиод бас нааш цаашаа зүүн ачин буулгын янз янз юм байна. Нөгөө талаа Монголд очиод ачааг хүлээж аваад эцэд нь тарах компани одоо чиний мэдлийн байгуул тэнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тий одоо тэнд компани байхгүй л дээ. Тэгээд нөгөө өөрийн ах дүү нар найз нөхдөө хэмжээнд одоо сая энэ корона вирусын үед юу яллаа шүү дээ. Дэлхийн нийтээр энэ постны асуудал, ачаа тээврийн асуудал, логистик ер нь бүгд энэ юугаа алдсан шүү дээ. Одоо өөрийнхөө нэг тийм хэв маяг юм алдаад ерөөдөө амар их нэг ачааллууд энд ачааны одоо бөөгнөрл үүсээд ингээд юм юм бас л доо. За энийг хэдэн жил хийв? Юг ачааг одоо 10 хэдэн жил хийлээ шүү дээ. Тэгээ одоо хийж байгаа юу? Одоо хийгээ болсон. Одоо хувийн бизнест одоо ингээд ороод. За 10 хэдэн жилийн дотор зөндөө юм үзэж өнгөрүүлжээ. Яг бэрхшээлтэй байсан ч юм уу те. Тийм одоо жишээ ярьж өгч болох уу бид нар. Сая одоо тэр коронагийн үеэр шүү дээ. Тэр бүр Франц улсын шуудан өөрийнх нь пост нь хүртэл ингээд ачаанууд явахгүй ингээд гацаад
Тийм байх үед би одоо 21 хоногийн ачааг явуулдаг байлаа. 21 хоногт очдог ачааг одоо судлаад германаар дамжуулаад монголчуудаас аваад би ачаа бас явуулдаг, зөндөө явуулсан. Тэр үед бол одоо хүмүүс маш их одоо талархалтай таашаалтай авч яаж үдэж авчихсан. Хэцүү юм нь одоо хүний ачаа аваад улсын хилээр 2 3 улсын хилээр дайраад явна гэдэг бол тэр хүмүүс дотор нь одоо юу ч байгаа яг сум дээр одоо карго аавна гэдэг бол скотчтой битүү ачааг аваад явдаг учраас дотор нь юу ч хийсэн байсан мэдэхгүй. Нэг аюул тий. Хариуцлагыг бол тэр хүний өмнөөс би хүлээх хэрэгтэй байхгүй. Хэцүү юм нь бол тэр. Европоос явж байгаа ачаа Монголд ер нь ямар тээврээр яваад хэд хонч очдөг? Далайн тээврээр явах юм бол ерөнхийдөө нэг 3 сар одоо бараг 4 5 сар болоод болж очиж байна. Хуучин юм тий. Тий, хуучин бол 2 сар заримдаа 40 хэд хоногийн дотор тэр яваад очиждаг байсан. 45 хоногийн дотор. Одоо бол энэ тэр коронавигийн үеэс хойш тэгэл энэ дай байлаа ингээд энэ юунууд логистик амар юу яхаа. Ерөнхийдөө их уддаг болсон. Шанхай дээр юу гэдэг Тэнжин гэдэг бомб дээр маш их одоо юм бөөгнөр үүссэн шүү дээ. Тэр мөрнөөс шалтгаалаад ерөнхийдөө тэрнээсээ бол одоо болтол гараагүй байгаа шүү дээ. Тэр нэг бөөгнөрлөөс тэгээд нэг тийм асуудалтай болсон. Мөн дээрээс нь контейнерын үнэнүүд нэмэгдсэн. Тийм юмнууд байна. Японы номер 1 Mobil брэндтэй хамт тухтай ялаа. Тэр ачаага ганцхан Францаас очдөг байсан юм уу? Зүгээр ер нь Европын орнуудаар явж авах уу? 21 оны ачааг бол энэ Бельги, Герман, Швейцар, Испани, Франц гэдэг олон улсуудаас явсан шүү дээ. Тэгэхээр чи өөрөө явж ачаага авах гэсэн шүү. Өөрөө явна. Тэгэхээр одоо чиний яг Европыг хэрэг дууссан одоо хүн болгоныг таньдгийн том шалтгаан чи тэр юм байна шүү дээ. Ачаа ид одоо явдаг байх үед Францад сарда 2 удаа тойрдог л. За 2 удаа Францад орно чинь амар хэв шүү дээ. Тэгвэл 10 хэдэн жил гэдэг чи бол ер нь Европт ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа итгэлийг хүлээгээ тий. Тэр хүмүүс чамд ачаагаа өгнө гэдэг чинь чиний бас их бүтээсэн том юу юм да баялаг юм да тий. Тий. За ачааны бизнес хийж явахад эрсдэл гарчлсан тохиолдол бий. Байна. За юу Бахта бүр шоронд орж болно шүү дээ. Ачаанаас болж. тийм үү? Тэгдэггүй бах. За тэр хэрвээ нууц бишүүд хучилж болох уу? Болно. За яри. Яг ийм л юм болсон. Нэг хэсэгтээ бол яг монголчууд маань бичвэрнд байхгүй, ажил хийхгүй, тэгэл өөрхөө хүний газар зовж явах үедээ бол янз янзын буруу зүрх хулгай хийх мэт юм бол байдаг байлаа. Европт нэг хэсэг ер нь тийм асуудал дэгдээд сонсогдоод байдаг байсан. Тэр юм бодиттой байна. Яг байсан. Тэгээ одоо бол байхгүй болсон шүү дээ. Ер нь бол тэр цаг үедээ л цаг үедээ л нэг ингэж оволзоол одоо нэг тэгээд болохгүй байна. тэгэл ерөнхийдөө болохгүй байна гэдэг нэг хэдэн жил ингэж ирсэн аа. Тэгэл одоо хүмүүс чинь хэлээ сурчиж байна. Тухайн үед одоо бичгүүрэнтгүй хүмүүс олон байсан бол одоо бичгүүрэнтгүй хүмүүс нь цөөхөн болоод бичгүүрэнттэй хүмүүс нь олон болсон. Тэгээд одоо энд нийгэмд одоо тас цогцоод одоо хэлийн сураад өөрийнхөө орон зайг өөр аргаар одоо амьдарч штэ ажил хийж. Тийм байна. Тийм ингээд хэлсэн. За тэгээд тэр үед тэгээд явж хахад за тэгээд яах вэ? Одоо тэр юу гэж н ачиг гэж хийгээ явж исэн. Тэгэнгүүт тэр намайг их удаан мөрдөж шалгасан юм шиг байна. Тэр цагтаа ачаа тээвэрлж байгаа учраас тээвэрлдэг учраас тэр одоо хулгай хийсэн юмыг би одоо Монгол руу одоо хүргэж өгдөг одоо транспорт буюу тээвэрлэгч нь их том шалгасан л да намайг чи тэгэл одоо бүтэн 1 жилийн хугацаанд намайг одоо хорж байгаа шалгасан. Тэгээд миний тэр ачаан дотроос
онцлог нь нэг ч хулгай юм гараагүй. Бүх юм одоо бичвэрт одоо худалдаа авсан одоо баримттайгаа байж исэн учраас намайг одоо ялгаагүй. За тэгэхээр одоо тийм багхан байна гэдэг яагаад одоо нэг тогтоогоод намайг одоо гаргачихсан шоронгоос. Тэгээ бүтэн нэг жил одоо яажсэн. Би яг өмнөдөө бол энэ чинь тийм рисктэй ажиллахгүй ачааны ажил гэдэг бол тийм хүний өмнөөс шоронд сууж байгаа байхгүй. За Францад жил хоригдсон гэхээр чинь ингэсэндээ одоо шоронд л байсан үү? Шоронд байсан гэсэн үг тийм. За тэгвэл хэрвээ нууц биш бол за Францын шоронгийн тухай хурцлж байна. Ер нь ямар байдлаар хүмүүсийг саатуулж асуудлыг ямар байдлаар шийддэг юм гэдэг. Тэр хугацаанд мэдээж хүний эрх гэдэг юм чинь байна шүү дээ, тийм. Тэгэхээр тэр хүний эрхийг хүсвэрлүүлэхгүйгээр одоо ямар арга хэмжээ авах. Францд шорон нь бол манайхнаас ялгаатай юм нь бол манайд бол тийм форум маягаар одоо нийтээр нь 50-60-аар нэг өрөөнд байлгадаг бол Францд бол нэг өрөөндөө 2 хүн байна. 2 хүн. Тэгээд хүсвэл би бараг ганцаараа байж болно. Ганцаараа одоо дотроо сонголттой. Дотроо тий яг би ингээд хүнтэй амьдарч чадахгүй наа ганцаараа амьдмаар байна. Ингээд байж болно. Ерөнхийдөө шоронд байгаа хүмүүсийн 80% нь баг гадны иргэдэд одоо гаднаас орсон цагаач янз одоо нийгэм юм ойлгохгүй одоо ингээд эсвэл одоо очирсан бухимдсан хүмүүс ингээд янз янзын болохгүй юм игээл шоронд орсон. Тэгээд яг тэнд бол ерөнхийдөө бас л адилхан л да энэ шоронд гот ямар байдаг эрхчлөө хязгаарлалцсан огор атмаануудын асуудал гаргана тэнд чинь яагаад тэнд тийм асуудал гардаг вэ гэхээр хэдийгээр нэгээр хоёроо өрөөнд байдаг ч гэсэн өдрийн одоо зугаалга буюу одоо тэр налгаанд гарахтаа 300-400 гаруй цуг гаргадаг байхгүй. Тэнд том талбайд гаргаад төгжээ хэлчихнэ. За тэгээд тэнд одоо тэр элдв янз бибинэ дээрлэж болно, зодож болно, дээрэмдэж болно, дарамтлж болно янз янз юм байна. Яг тэгээд тэнд бол бас тэгэл арга хаваа олж амьдрах бас сэрвхтэй. Тэгээд олон тэгээд хүнтэй гол нь найзлах, итгэл төрүүлэх тийм шүү дээ. Эцгээр ууралж исэн ч гэсэн очиод нэг мөрөн дээр нь гоё ингээд алгаа тавиад өөдөөс нь хараад тий юм яриад өөрийгөө ойлгуулад миний буруу бол буруу шүү гэд гоё уучлахгүйгаад тий тэгээд одоо өдөр болгон мэдлээд ороо салахтаа баяртай сайхан амраараа тэргээд юм гоё харилцаа бол айгүй супер одоо үнэхээр гоё тийм соёлтой байдаг. Бүгдээрээ гарч ирээд бонжуур тий мэдлэл гар урайл төвлөлтэй үнэлцэл одоо ингэж уулзаад байдаг. Хэрвээ тийм юмнаас өөргөө тусгаардаад тэр хүмүүсийг бүгд ингэ муугаар хараад ингээд одоо байгаа хүмүүс бүр тэрнээсээ илүү одоо их яд юм билээ л дээ одоо их зовдөг өөрөө их зовно ядарна тэр хүмүүс чинь ч гэсэндээ заагаа авах юм бол тэр хүмүүс чинь ч гэсэндээ нэг юм өөрөө эйгүү таагүй хандна шүү дээ. Тэд нэртэйгээ наалал нийлээл одоо болохгүй яриад инээ чанаагаад ингээд явах юм бол тийм юм бол байхгүй. Гол нь нөгөө нэг тэр хүмүүсийг муу хүмүүс гэж харахаас илүү хүн гэж харах. Тийм хүн гэж харах нь хамгийн хүндэлж харилцах нь хамгийн чухал юм биш үү тий. Тэрс энэ бол муу хүн гэж зайгаа барайл юм уу, зэвүүцэл юм уу ингээд байж болохгүй л гэсэн санаа байна тий. Яг тэгвэл одоо би чинь ерөөхдөө бас орс хэлтэнгүүдээ бас их дагналтай юм. Орс хэл мэдэх. Орс хэлтэнгүүд гэхээр хуучин одоо тэр нөгөө зөвлөлтийн социалистийн нөхдөд чинь бүгд орсоор ярина. Тэгээд чичээнүүд их байдаг одоо чичээн бид нар чинь өөрсдөө хүмүүсийг сонингаар хардаг байхгүй юу. Одоо жишээ нь тэнд чинь янз янзын хүмүүс байна. Гомо юу гэдэг те одоо хэлгийн нөгөө өөр хандлагатай хүмүүс байна. Тэд нартэй жишээ нь одоо гар барьдгүй те ингээд нэг сонин тийм юм ингээд байдаг байхгүй. Тэгэнгүүт тэр хүмүүс өөрсдөө бүр аягүй ятардаг зовдог тэр шашныхаа юмас болоод гахаа мах юм мэддэггүй ад үзэгдэг ингээд жоохон тийм болчдөг байхгүй. Манд бол тийм байхгүй учраас харин
тэдтэй ойлголцоод ер нь бол тий бас өөрийгөө бас тэнд бас ойлгож байгаа. тий ойлгуулад ингээд явсан учраас надад тийм актив хөндлөл гарч байгаа. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia. Шоронгийн нэг өдрийн амьдралын тухай ярьж өгч өглөө босоод юу орон унтах хүртлээ. Өглөө тэгэл яг тэр чин 6 цагт бүх одоо тэр камерын хаалгуудыг онгоолгоод хянагч нь нээгээд одоо унтчихлаа гэхэд яхаа гармаараа гэдгээр байна шүү. Тэгээ одоо амьд байна шүү. Тэрийг шалгана. Одоо ерөнхийдөө бол тий шөндөө сунхгүйд унтсан ч юм имэж гэдэг тийм учраас заавал босоод зогсож өгсгөл тий. Гэхдээ байгаагаад ямар нэг мэдээлэл хөдөлгөөн хийдэг. Тэгээд хаагаад явчихна. За тэгээд 6-аад бослого болно. За тэгэнгүүт үйлдвэр одоо тэр дотор чинь юм ателье буюу одоо юм жижиг цехүүд үйлдвэрүүд байдаг байхгүй. Тэнд ажиллана. Тэгэнгүүт ажилтаа өнөхтүүд чинь болонгод өглөө босоод за нэг 7 гэж босч ирэнгүүтээ цагаа угаад нэг 7:30 гэхэд шууд хаалганд донгоогоол ажлынхаа юниформ одоо юм ажлын форм өмсөөл тэгээд үүдэн дээр зогсоол кармага нэгжүүлээд одоо элдв янзын аваар өсөлтөө юм үйлдвэрлэл авчирч болохгүй учраас утга мутах ч юм уу тийм юм камертрол хоолонд идэх готон байж болно ш. Тэрийг бүгд тэгээд нэгжүүлээд үйлдвэрлэл яваад. За үйлдвэрийн ажлыг бол өөрөө сонгодог юм уу цаанаас нь хуваарлах юм уу? Тэр ажилд хүртлээ бас тэр чинь хүн болгон бас хийхгүй. Тэр ажлыг бас тэр шоронд чинь бас итгэл найдвар хянаад ингээл итгэл найдвартай хүмүүсээ ажилуулдаг. Тэрээс хүн болгон бас очиод ажил хийхгүй. Тэгээд за тэгээд 8 цагт ажил дээр очиод ажил эхлээд 8-аас ерөнхийдөө бол 14 цаг хүртэл ажиллаж байгаа байхгүй юу? 2 цаг. За 2 цаг. Тэгэнгүүт нэг 6 цаг ажиллаж байгаа. Дундаа нэг завсарлана. Хөнгөн цаа угаа тань хүүгээ татна. Тэгээд тэр хооронд бол дандаа одоо энэ олон янз янзын юм тийм л дээ өнөртэй оснуудыг савлж байна. Олон энэ барилгын материалуудын дэлгүүрүүдийн эрг болтнуудыг ингээд хайрцаг дотор нь одоо тэдэн ширхэг байх хэрэгтэй гэдэг ингээд савлж байна. Тэгээд дээр нь юм үн наан эсвэл одоо янз янзын том энэ тэнд болох гэж байгаа шоу юмнуудын одоо юм рекламны самбарууд тэднийг одоо ингэж хийж үйлдвэрлэнэ. Эмийн сангууд бас янз янзын савлуулсан маш олон янз янзын ажлуудыг хийдэг. 20 евроны цалин бас 24 евроны хэрвээ би тэр чинь юугаар ярьж байна л да контролер буюу одоо нэг 10 хүнийг одоо ингээд дааж авсан хүн болвол тэр нэсэ тогтмол цалин одоо 24 евроны цалин авчихна. Нөгөө нөхдүүд бол нэг өдөртөө янз янз заримдаа нэг 5 евроны ажил хийж байгаа юм байна. Яг одоо 24-т үрдэггүй байхгүй. Тэр үнэлгээ бол багтай тэр цехий. Тэгээд болов нэг сайн ажил хийж байгаа нөхдүүд бол 20 евро. Тийм контролер шиг бол тийм хэмжээний цалин байна. Тэгээд 7 хоногийн 5 өдөр ажиллана. Аз бүтэн сайн даамарна. Бүтэн сайнд нь одоо шашин маршиж өгдөг бол нийтээр мөргөлдөө явна. За ингээд ажил 14 цаг хүртэл ажиллана. 14 цагаас эрэнгүүтээ газ хоол идээд 15 цаг гэхэд нарлагаанд гарна. Нарлагаанд гарахдаа 2 цаг гаргана 15-аас 17 цаг хүртэл гаргаад за тэгээд нарлагаанаас орж ирлээ. Сайхан хоолоо идлээ. Тэгээд камерт хоол өгөөл тэр камер түжигдэнэ. Камер түгжээл тэгээ ороо нэг 20 цагийн үед юм уу 21 цагийн үед одоо нөгөө хянаж бас ингэж хаалгын нүдэд яангууд гар хөрлөө хөдөлгөөд унтчихвол одоо ингэ гар маргаар хөдөлгөөд би байгаа шүү гэдгээ мэдэгдээд ингээд нэг өдөр дуусдаг байхгүй. Богинохон. Нэгсэн та ийм л юм байна. Тухайн үед Европт байгаа монголчууд ингээд нэлээд хэмжээний хулгай хийдэг байсан. Дэлхийн хулгайтай газруудаас. Тэгэнгүүт тэрийг нь одоо дамжуулаад ингээд Монгол руу тээвэрлэдэг чамайг дамжуул тээвэрлэдэг байж магадгүй гэдэг тийм
хардлага байсан юм байна. Тийм учраас эртнээс хойш чамайг ажиглаж байгаа. Тэгээд нэг тодорхой хугацааны дараа чамайг барьж аваад тэр шалгалтыг хийсэн байна. Тий. Тэр шалгалтаар чиний явуулж байсан ачааг бүгдийг шалгаж үзэхэд тэр дотор одоо ямар нэгэн байдлаар хулгайсан ачаа байхгүй бүх худалдаж авсан баримт бичгтэйгээ байсан учраас чамд одоо ямар нэгэн байдлаар цаашаа шийтгэх юм уу хууль зөрчсөн гэж үзэх юм бол байхгүй гэж л гарсан түүхэнд юм байна шүү дээ. Тий одоо нэг үгээр хэлбэл одоо буруугүй юм байна. Тэгээд одоо энэ хүнийг гаргаа гэдэг тэгээд ингээд гарсан. Тэр нь шүүх хурлаар шийдэх үү? Тий тэр чинь тэгээд яг тийм байж магадгүй гэж барьж аваад шалгахад 8 сарын дараагаар надаас анхны байцаалт авч. Эхлээд нэг оруулахад нэг байцаагаад оруулчихж штэ. Хоёр дахь байцаалтыг авахдаа бүтэн 8 сарын дараа авчих. Тэр хүртэл судалж ийн гэсэн үг. Судалж ийн гэсэн үг. Тий одоо тийм удаан процесс явагдана. За тэгээд 8 сарын дараагаар намайг энэ ч одоо буруугүй юм биш үү. За чамайг ер нь утгагүй нэг гаргана гэд тэгээд тэр асуудлыг шийдэтлээ дахиад 4 сар болж байгаа. Ийм удаан процесстэй. Удаан. Бас удаан. Тэгвэл одоо чи ингээд бараг жил ингээд сэтгэл санааны хувьд хохирлоо гэж үзье. Бизнесийн хувьд ч гэсэн хохирлоо. За чамайг буруугүй гэж. Тэгээд чамд одоо ямар нэг байдлаар нөхөн төлбөр шийдэх үү? Тэглэх баг. Тийм үү? Тэгнь нөхөн төлбөрөг нь одоо уучлалгүй надад тэр чинь бүтэн том шүүх хурал болно. Шүүх хурал болоод тэргээр одоо за чамайг ингээд эгэм буруугүй юм байна гэж одоо манай Франц улс үзэж байна гэд ингээд хэргийг хаалаа гэж. Тэгээд нөхөн төлбөр мөнгө төгрөг. Тэр бол тэгээд дараагийн асуудал. Эхний тэр чинь ингээд процесс ингээд дуусчих штеп. Окей, тэгэнгүүт эргүүлээд шүүхийг эргүүлээд шүүхт нөгөн. Тийм үү? Одоо юу гэдэг тэр намайг гин бурууг байх. Гин буруух ясан гэдэг ингээд. Тэгээд би бол ийм хохирол амсчээ. Тий, амсан гэдгээ. Тэрийг тий тэгэхээр хондоо тэрийг бол өмгөөлөгч нар хийдэг ажил. Бид нар өдрөд мэддэг. Өмгөөлөгч зүгээр байж хойлоо шампанс буудуулна гэж. Тэгээд шампанс буудуулсан. Тэгээд яг чааш нь бол ярмэргүй байна. Тэ яг асуудыг шийддэг. Яг уу ер нь энэ яриа нэг тийм шоронгийн гайхуулах зүйл биш л дээ. Тэгтээ гадаад байгаа монголчууд ингээд санаатай буюу санамсаргүй байдлаар ийм байдалд орох магадлалууд бас байгаа шүү гэдгийг л бид нар хүмүүст ойлгуулах гэж энэ түүхийг хуучлаа. За монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч үндэсний агаарын тээвэрлэгч Myaat Mongolian Airlines 10 хэдэн жил ачаа тээврийн бизнес эрхэлжээ. За дараа энийг болоод ямар бизнес рүү оров? Нэг юм хоолны салбарт л хүчээ үзэх гээд байна. За. Тэгээ би тэр суши буюу одоо суши мөн дээрээс нь Аз хоол гэсэн одоо юугаар яаж юм л да нээж юм л да. Аз хоол ингээд бүх хоол багтана шүү дээ. Солонгос, Япон, юу гэдгийг Тай, Вьетнам одоо юу гэдэг тэдний тэр хамгийн одоо гол сайн одоо гүйж зарагдж байгаа одоо Француудын сонирхож байгаа тэр хоолуудыг одоо бүгдээр ингэ цуглуулаад нэг микс тийм Аз маягийн тийм ресторан нэ. Монголчуудаа ирэх юм бол монгол хоолоо хийж өгнө. Францууд ирэх юм бол Франц хоолоо хийж өгнө. Юу Аз хоолнуудаа хийж өгнө. Бид нартай олон хоног ер нь олон хоног хамт явлаа. Тэгээд зарим үед чи бид нарт ингээд зориулаад гарынхаа хоолыг хийж өгчөөл. Үнэхээр гоё амттай. Тэгэхээр чамд бас тогоочийн авьяас бас сонирхол байна тий? Байна. Би одоо бас айгүй юу штэ. Хоол нөгөө яг хоолыг бол өөрөө би айгүй сонирхлоор хоолнд юм хийх дуртай хийдэг учраас хоол тэрүүгээр ч бас амттай болдог юм шиг байна. Жишээ нь би гэртээ ороод би галтгоороо явал ордог байхгүй хүмүүс хоолоо аваад манай эхнэр бол галтгоор ордог байхгүй. Тэгээ би л галтгоор одоо ерөнхийдөө бол миний өөрөө л гэсэн. Тэгээд тийм байд шүү дээ. Тэгээ хоолыг бол тэгэхээр одоо бол зорилго чинь дараагийн зорилго бол хоолны газар юм байна шүү дээ. Тий, одоо хоолны газар. Энд одоо олон төрлийн компани байгуулж болж байна л да. Микро энтерпрайз буюу одоо жижиг бизнес эрхлэгч гэж одоо тийм байна. Ото энтерпренeur гэдээ бас тийм байна. Тэр бас нэг хүний л аж ахуй
Тийм учраас тэрийг байгуулахад ерөөсөө интернетээр ороод тэр Юмаа форма бүглөөл явуулчин хэд хоногийн дараа гэрчлэгээ юм өнөөдөр нь юу гэдэг те зөвшөөрлөн. За тэгээд өөрөө тэрэн дээр данс масаа нээлгээд хаяг маягтай болоод тэгээд офс байдгүй офс байхгүй бол гэрийнхээ аягаарч авч болно одоо жижиг бизнесүүд. Тэгээд нэг дунд бизнесүүд болонгод юу гэдэг те хувьцаагүй одоо тэр юмуд компаниуд юм нээх юм бол аж ахуйн нэгж нээх юм бол аж үйлдвэр одоо бизнес тийм юм хариуцсан тийм тэнхэн байдаг хгүй. Тэрэн дээр нь тэгээд нэг тэр төлөөлөгчдөр нь очиулзаад би юм их чамаа хэлээд тэгэл аж ахуйн нэгжийг нээлгэж чинь. Ер нь бол гэхдээ яг гол нь эн чинь бас миний хувьд би яг энэ зовлонг бол бас яаж үдсэлтэй яг энэ нээлгэх гээд явж хахад зовлонтой юм. Эхлээд та одоо жишээ нь би нэг ресторан нээ гэдэг юм. Та эхлээд ресторанаа нээчээд олцоод аж ахуйн нэгжээ нээ гэж байгаа байхгүй юу? За тэгэнгүүт за би ресторанаа хаагаад би ингээд хувь хүн хаагаад явангууд над ерөөхдөө бол олдохгүй. Аюу хэцүү. Нэг юм хоорондоо юм уялдаагүй юм бэл. Тэгэхээр яг би зүгээр бас нөгөө төшмөл дээр нь тэр бодлоо бизнесийн одоо юу тэр хариуцсан төшмөл дээр нь ороод би ярьж байгаад нээлгэж ирсэн л та заахаа би гэрийнхээ хаягн дээр нээлгэж яхны одоо тэгээд дараагаар нь бид нэр юмаа олоод тэгээд хаягаа өөрчлөх юмаа гэдэг. Тэгээд нээжсэн. Тэгээд Францд бол нэг хэцүү юм би зүгээр юутай харьцуулж ярьж шээ одоо жишээ нь Швед улстай би ингээд Герман гэдэгтэй харьцуулаад ярих юм бол Францд нэг одоо сул тал нь аж ахуйн нэгж юм нээхэд айгүй юу юм бэлээ. Ер нь бол маш их тийм шалгууртай дампуурчул яах уу шаардлага өндөртэй шууд бас тэгж одоо би одоо амархан бол нэг тийм боломжгүй билээ. Тэгээ би одоо компани нэгээд ресторанаа олоод би одоо үйл ажиллагаа явуулах энэ хугацаа хүртэл бол 2 жил би гүйсэн. Одоо би Парисын дөөр маш олон ресторануудтай яг ковидын дараахантай одоо хүмүүс ингээд дампуурсан ресторанаа хөсдүүлэн зарна одоо юу гэдэг тийм зарууд байсан. Миний өөрийнхөө би одоо санхүүгийн боломжиндоо тааруулаад би юм хайгаад яваад би ингээд баг 2 жил юу яаж байгаа байхгүй юу зүтгэж байгаа байхгүй юу. Тэгээд яг за одоо би нэг олчлоо нээгээд тэгээд яг би зөвшөөрлөө авахын тулд би Францад бүтэн 6 сар үлээж байгаа байхгүй юу. Тэр хүмүүс намайг судалж шít. За энэ одоо тий. За яг үнэхээр одоо энэ дампуухгүй цаашгаа явчихаар байна уугүй юу? Бизнесийг аваад явж чадхаар тий чадхаараа уугүй юу? План юм хүмийг бол маш гоё, маш олноор одоо тэр юуг маш тийм хяналтанд доор, шалгалтанд доор одоо явдаг хгүй юу? Шалгалт. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч онлайн такси үйлчилгээ UBCab. Гадаад байгаа монголчууд ер нь их гүйдэг тухай сонссон. Бүгдээрээ клуб болоод ер нь харьцангуй одоо олон улсын том марафонуудад ер нь гадаад байгаа монголчууд их оролцдог болчихжээ. Харахад дэлхийн нэлээд том марафон. За спортоор хичээлээд спорт өөрөө олон хүний газар байгаа ч гэсэн нэгтгэж сайхан нөхөрлөл үүсгдэг. Бас ингээ ганцаардлаас холдуулж ингээд хамтдаа бас сэтгэл санаагаа хуваалцаж бүгдээр эрүүл байх нь. За энэ клубын тухай гүүх болсон шалтгаанаа гэхэд ярьчих. Гүүх болсон шалтгаан маань нэг хэсэг би чинь бүр актив тархсан. Энэ жижигхэн биен дээр чинь бүр 100 муу гараад тархал хэл өгөөд суудлын шахал байсан биз дээ. Бүр ер нь энэ чинь миний хийж байгаа ачааны ажил гэдэг чинь судлаа шүү дээ. Ингээл машин барил явж байна. Тэгэд нэг хэдэн хайрцаг шидчихэл дахиад тэгэж цаашгаа бол тэгэнгүүт гэр орносоо хоол явна хоол ундаа нөгөө тогтмол цагт идэж чадахгүй тий нанцаан тий тийм юм чинь их тийм таргалт яа тийм ээ ер нь нөлөөлөлтөнд дараалтанд тэгээд таргалаад тэгээд гүүж хэлсэн баггүй гүүгээд жоохон өөрийгөө ингээд нэг жоохон яагаад тий өөрчлөх гэдэг нь шүү дээ амьдралаа хэмнэлээ тий тэгээд байжсэн чинь манай нэг гүйлтийн одоо манай байгуулагчийн гүйлтийн группийн охтууд Францын зар дээр хонд юм гүг сонирхолтой юу гэвэл хамтарч гүйцгээе гэсэн тийм одоо зар байсан. Тэрнтэй холбогдоод тэгээд манай тэр группийн хүүхдүүд гүйж эхэлсэндээ за тэгээд байнга л одоо долоороо тэгэнгүүт байнга марафонд орно. Уулын гүйлтэнд гүн хагас марафонуудад орно. Бүхэн марафон байна. Тэгээд ингээд гүйлтэд хийдэг. Тэгээд ер нь бол гүүх өөрөө
маш гоё тийм одоо тийм юг яаж идэг надад бол тийм ажрал өгчээд зэрэг бахтай би бас маш сайн гүйдэг байлаа. Тэгээд одоо тэр мөрийгээ бодоод ер нь бол би гүйжсэн юм чи яагаад гүйж юм болдгоо ингээл тэг гүйж гисэн л дээ. Гүүл бас алхалтын одоо өдөрт 40 хэдэн километрийн тэр алхалтыг энэ одоо мундаг манай группт байна л да. Манай одоо тэр группийн Франц дахь группчдын групп гэж байгаа. Тэр маань одоо бараг 40-50-аад хүн гишүүнтэй болсон. Маш сайн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд тийм байна. Дээдлийн одоо настай хүмүүс нь 60 эдтэй ч хүмүүс байна. Тэгээд нийлээд гүөхөр чинь одоо хоорондоо илүү ойр дотно болж байгаа. Тэгэн шүү дээ. Спорт юм чинь одоо маш олон тэмцээнүүдийг цуг ард нь гарна. Тэгээд тэр тэмцээнээс тэмцээнд баринд юу яагаад орж ирж байгаа чинь маш гоё шүү дээ. Хамгийн гоё юм чинь өөрийгөө ялсан юм шиг. өөрийгөө ялсан дундуур нь тэр одоо маш олон одоо гоё тэр сэтгэл санааг дэмжиж одоо урам өгч байгаа тэр янз янзын тэр бөмбөртэй хөгжимтэй тэр километр болгонд л одоо тийм зөгчид байхгүй. Бид нар чинь маш гоё шүү дээ урам өгнө. Тэгээ би өөрөө одоо ингээд чадсан шүү гэдэг тэр мэдрэмж бол маш гоё. Тэгэхээр энэ үйлдэлээс улбаалаад хүмүүсийн нөхөрд бий болоод цаашаа дамжаад илүү цөмөр хамтаа гоё юм хийж гэдэг юм уу, бусдад хэрэгтэй юм хийж гэдэг юм уу, энэ санаанууд ургаж гардаг баг тий. Тэгэл байх уу тий. Хүн бол ганцаараа юм хийнэ гэдэг бол аюу хэцүү. Хизээч Амжилт нөхгүй тий. Францууд ингэж ярьдаг л да. Ганцаараа бол чи хурдан явна. Хурдан явна. Олоолаа бол хол явна. Тий. Тийм учраас тэр нэгдүгээр тэр дөрмийн дагуу хоёрдугаар гэх юм бол одоо өөрөө би үзлээ шүү дээ. Ганцаараа одоо ингээд юм ер нь ингээд нэг тийм явааргүй юм байна. Маш их одоо тийм юу шаарддаг юм байна. Ганцаард нь амжилтанд хүрэхэд одоо магадлал бага шүү дээ тий. Хошоо гэдэг амжилтанд хүрэхэд юм хэцүү. Олоолаа байх аягүй ажил явдаг их бүтээмжтэй тийм байдгийг бол мэддэг учраас бид нар нэг тийм юм хийгээд тэгээд энэ Францын нэг 6-7 бас аль салбараас байгаа л да одоо зэрэгт байсан хүмүүс байна, бизнес хийж байгаа хүмүүс байна. Ингээд бүгд нийлээд Франц дахь бизнес эрхлэгч монголчуудын одоо нэгдсэн холбоо гэдгийг байгуулсан. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. За гэр бүлийнхээ тухай нэг танилцуулаач. 3 хүүхэдтэй Нэг их нэртэй. 3 Төвлөрхий жил гайхалтай. том банд маань Швейцарт Женев хотод ажиллаж амьдарч байна. Тэнд найз охинтой. За тэрний удаах банд нь бас Францын энэ бас хоолны салбарт одоо ажиллагаар шийдээд одоо энэ жил төгсөж байна. Эх жилээс энэ жилийн зунаас эхлээд одоо ажил одоо тоогоочийн Франц хоолны тоогооч нэрстэй ажиллана. Ингээд тэрний дараах охин маань одоо 14-тэй хойноос нь явж ин тэгэл одоо ингээл их нэртэйгээ ингээд тавуулаа наваа юм бол мэрчин да. Ер нь бол одоо ингээд Монголоос хүмүүс ирэхээр бид нар шиг тий. Ингээд хүмүүс ирээд Европоор аялах хэрэгтэй бол чамд бас хандаж болох нь байна. Чи бас ингээд энэ чиглэлээр бас олон хүмүүст үйлчилдэг юм байна. Тий. Чамаг элчин сайдын яам санал болгосон байна. Өчөлж та тий. Тий. Тэгээд ингээд явхад бол маш их өмг түшиг, маш их дэм бол жишээлбэл хүний газар ч бас амаргүй шүү дээ бид нар. Тэгээ ядаж нэг Европод одоо ресторанд ороход хоол ууддаг хэлбэл одуулаа хооллохоор зардлын трip хийдэг. Тэгээд хаяа нэг буудалд ороод хийж өгч байгаа хоолч гоё ядтай байлаа. Тэгээд маш их баярлалаа уулзаж ярилцсан. Дээр нь цаашаа чи ингээ хоолны бизнесээ хийхэд төлөвлөж байгаа байна. Энд амжилт хүсье. Дахиад нөгөө нийгэмлэгийнхаа шугамар бас ингээд олон нийтэд зориулсан олон зүйл хийхэд төлөвлөж байгаа юм байна. Энд бас баяр хүргэе. Дээр нь хэрвээ одоо хэн нэгэн Францаар дамжаад Европын орнуудаар явах бол одоо манай нараатай бас холбогдож болно тийм. Ерөнхий холбогдох мэдээллийг бид нар бас энд тавьчих. Ягаад гэвэл бид нар өөрсдөө хамт аялаад итгэлтэй, найдвартай гэдгийг мэдэрсэн учраас
бид нар бас монголчуудад нэг санд болох болно үстэй. Болно. Тэ? А чи бол үйлчлэгтэй бол асуудал байхгүй. Асуудал байхгүй. Тэгээ маш их баярлалаа. Баярлалаа. Дараа бид нар дахиад ирэхдээ бас ингэж уулзаж учраа. Хамтдаа явах гэж. Тэгээ шүү дээ. Хамгийн гол юм нь бид нар монголчууд бид нар биендээ үнэхээр сэтгэлээсээ хандаж, сэтгэлээсээ тусалж яхад л ингээл бүх юм болдог тийм. Хүний газар тэр болго ингэж явах бол амаргүй. А бас нөгөө талаасаа бид нар чинь их баян улсууд биш, зардал хэмнэх талаас ч гэсэн зөндөө олон чиний тусд юм боллоо тийм. Тэгээ одоо харахаар бид нар ч гэсэн сэтгэл хангалуун байна. Дараагийн удаа ирэхдээ бол илүү туршлагатай, илүү бэлтгэлтэй ирэх байх гэж чинь. Тэгээд дахиад уулзах төлөө. За баярлалаа. Танд ч одоо энэ сайхан нэвтрүүлэг чинь маш их амжилт хүсье. Олон хүмүүсийг одоо Монголд энэ гадаад амьдарч байгаа монголчуудыг амьдарч байгаа монголчуудын одоо амьдралыг одоо яаж одоо амжилтанд хүрсэн энэ их сайхан одоо мэдээллийг залуучууд хүргэж байгаа нь одоо маш сайхан үйл хэрэг. Танд ч ингээд амжилт хүсье. Баярлалаа. Бид нар ч багаараа хийж байгаа юм шүү дээ. Тий. За багийн хамт олонд ч гэсэн бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд олон газраар хурдгаа олон хүмүүсийг одоо сурталчилж ойлгуулж одоо мэдрүүлэх юу гэдгийг мэдрүүлж олон сайхан амжилтаас нь хүрэх болтугай гэж хэлмээр. За.